За сайн бацгаана уу? Өнөөдрийнхэн дугаараар би та бүхэндээ одоо элсэлтийн шалгалтанд дээр одоо 2014 онд өгчээсэн элсэлтийн шалгалтын дээр герман хэлний уран зохиол дээр уншиж байсан одоо 6 унших ёстой номных нэгийг та бүхэндээ танилцуулах болно. Товч тодорхой танилцуулахыг бодно. Тэгээд ерөнхийдөө одоо тэр герман хэлний амны шалгалт нь болохоор уран зохиол дээр байсан гэж хэлсэн. Уран зохиолын номнууд байсан гэж хэлсэн. Тэгээд тэр уран зохиолын номнууд нь болохоор 6 ном 1500 орчим оноос авахуулаад орчин үеийн хүртэл номоо болохоор тарааж авах хэрэгтэй байсан. Одоо тэр үеэс ингээд 1-2 ном гээд ингээд тарааж авах хэрэгтэй байсан юм аа. Тэгээ би таад бүхэнд одоо богинохон ингээд ороод харуулах юм бол ингээд доор шалгалтын шаардлагууд байгаа. Тэрнийхэн дээр эхнийх дээр герман хэлийг би сонгосон. Тэгээд тэрэн дээр болохоор Werkliste Erstsprache гэж байгаа. Заавлаж байгаа энэ Werkliste энэ биш. Яаж байгаа гэхээр одоо энэ дээр одоо энэ нь болохоор энэ шаардлага нь ерөнхийдөө нөхцөл нь байгаа. Ямар ном авах хэрэгтэй вэ гэдэг нь. Тэгээд энэ дээр болохоор герман хэл гэж байгаа. Тэгээд 6 ном авна. Тэр үед болохоор тэгээд ерөнхийдөө бол ингээд энэ нь болохоор цаг үеийн энэ шар блок одоо хэсгүүд нь болохоор ерөнхийдөө 1 цаг үеуд гэсэн үг. Дундад 100 болон хуманизм, бароккийн үе, тэгээд дээрэс нь дараа нь 18 дахь зуун Aufklärung, тэгээ классик зохиолын үе. Тэгээ 19 дахь зуун болохоор романтик, реализм, натурализм энэ гэмчлэн. Тэгээ энэ уран зохиолын үед байгаа. Тэгээд энэ уран зохиолын үед мэдээж түүхэн үе дээр ингээд тулгуурласан юм байгаа. Тэгээд 20 дугаар зуун хүртэл гээд ингээд нийтдээ герман хэл дээр болохоор ингээд 5 үе байдаг санагч байна. Тэгээд доотлол нь 3 үеийг сонгох хэрэгтэй. Доотлол нь 3 үеэс энэ 6 номыг сонгосон байх хэрэгтэй. Тавуулангаас нь сонгож болно гэсэн үг. Тэгээ бидний нэг сонгосон байсан ном нь болохоор Die Leiden des jungen Werthers. Die Leiden des jungen Werthers гэж сонгосон. Энэ нь болохоор Johann Wolfgang Goethe-гийн бидний сайн мэдих Goethe гэдэг чинь монголоор Goethe-гийн ном байсан бахны. За тэгээд энэ нь болохоор ямар ерөн үед хамаардаг гэхээр 18 дахь зуун Aufklärung гэдэг нь болохоор соён гээгэрlэх үе. Тэгээд эмзэг байдлаа илэрхийлэх. Тэгээд Sturm und Drang гэдэг нь болохоор юу гэж хэлдэг? Монгол хэлээр догшин тэмүүлэл ба тэмцэл гэж орчуулсан байгаа. Монгол хэлээр тэгээд классик гэсэн тийм номнууд төрлийн номнууд байгаа гэсэн үг. Тэгээд тэдний томоохон төлөөлөгч нь одоо энэ үеийнхэн томоохон төлөөлөгч нь болохоор Goethe байна. Бидний мэдгээр Lessing байна. Тэгээд нэлээх том сонсч ирсэн ном одоо нэрнүүдээс гэх юм бол зохиолчтой нэрнүүд Schiller байна тий гэсэн ном нэрнүүд байна. За би тэгээд одоо ингээд энэ нь болохоор ингээд нэг сонгосон номоо би өнөөдөр танилцуулах гэж байгаа. Тэгээд хамгийн ихэнд болохоор ингээд тайлбарлах хэрэгтэй авах. Ягаад одоо Википедиа хуудсыг гаргаад тавьсан байгаа вэ гэхлээр Википедиа бол ерөнхийдөө бол хуучин нэг хэдэн жилийн өмнө багш надад хэлтэйгаад 90%, 95% зөв гэдэг. Гэхдээ ерөнхийдөө одоо иймэрхүү нэг уран зохиолын ном бол ерөнхийдөө зөв мэдээлэл байгаа. Тийм ээ энэ дээр бол эргэлзэх шаардлага байхгүй. Цөөхөн тохиолдолд одоо ямар нэгэн нарийн мэдээлэл зөвлөх магадaltaй байдаг. Тийм учраас тэглээч би одоо ингээ олон жилийн өмнө 14 онд уншиж байхдаа хангалттай их уншсан учраас ерөнхийдөө ямар хуухан одоо
ард нь ерөнхийдөө тэгээд зохиолынхын тайлбар номыг нь уншчихсан. Би одоо өмнөх удаад хэлжсэнчлэн одоо эндгийн уран зохиолын номыг уншаад одоо шалгалт өгөхөд зөвхөн уран зохиолын номоо уншаад дотор нь юу болсон үйл явдлыг нь ярьдаггүй. Харин давхар бас нэг юм тайлбар гэсэн ном уншаад Erläuterung гэдэг монголоор германаар тэгээд тийм ном уншаад тэгээд тэрэн дээр нь болохоор дотор нь одоо тухайн номоо товчилж бичээд тэгээд араас нь одоо номныхаа хэлбэр одоо бичсэн хэлбэр гэсэн тэр анализыг нь хийгээд тэгээд араас нь нөгөө зохиолчийн намтрыг бичээд тэгээд тухайн ном бичигдсэн цаг үеийг нь бичээд цаг үеийг нь ингэж тайлбарлаж бичээд тэгээд тухайн номон дээр гарч байгаа одоо ямар нэг сэтгвтэй холбоотой түүхэн одоо артлыг нь бичээд тэгээд хамгийн сүүлд нь ихэвчлэн одоо нэлээд нэр хүндтэй одоо нэр нөлөөтэй хүмүүсийн шүүмжлэлүүд байдаг. Тэгээ цаг үеэс хамаарсан. Одоо жишээлбэл энэ ном 18 дугаар зуунд бичсэн учраас 18 дугаар зууны үед дөнгөж гарах үед нь шүүмжүүд байна. Тэрнээс хойш 19 дугаар зуун байна, 20 дугаар зуун байна гэх мэтлэн ийм тайлбаруудыг ингээд бичсэн байдаг байна. Одоо шүүмжлэлүүдийг бичсэн байдаг. Тэгээд энэ номыг эхлэхийн тулд би та нар одоо ингээд төгсгөлд нь ерөнхийдөө ойлгоно. Яагаад би энд ерөнхийдөө эхэлсэн бэ гэдгийг нь. Яагаад гэвэл би одоо ингээд жоохон өмнө ингээд яриад үзсэн чинь яасан гэхэлэр эхлээд ярьсан надад илүү сонирхолтой юм байна. Одоо түүхийн талаар. Энэ номныхын түүх биш, артлынхын цаг үеийн түүхийн талаар эхлээд би нэг товчхон та бүхэндээ танилцуулъя. Тэгээд араас нь яагаад энийг нь би эхлээд ярьж байгаа тал гэдгийг нь ойлгоно. За тэгэхээр ерөнхийдөө одоо энэ ном болохоор 1774 онд бичигдсэн. Одоо хүлээж байгаа одоо нэрээ хэлээгүй шүү дээ. Die Leiden des jungen Werthers гэдэг нь болохоор залуу Werther-ийн шаналл гэсэн гэдэг ном байгаа. Энэ ном нь болохоор 1774 онд бичигдсэн. Тэгэл ерөөсө бичигдэл тэр нэг шөнийн дотор баг хөдөлгөөнд нэг шөнийн дотор алдарсан ном гэж хэлдэг. Тэгээд Европт аяараа маш хурдтайгаар ийм алдарсан ном байгаа. Тэгээд энэ нь болохоор 18 дугаар зуунд бичигдсэн. Уран зохиолын цаг үеийг нь болохоор Sturm und Drang гэж нэрлэдэг. Sturm und Drang гэдэг нь монголоор орчуулах юм бол тогшин тэмүүлва тэмцэл гэж орчуулж байгаа. Энэ нь болохоор ардах ерөнхий цаг үе нь болохоор Aufklärung буюу соён гээгүүрлэлтийн үе юм байна. Тэгээд соён гээгүүрлэлтийн үе нь болохоор одоо 1700 орчим оны үед эхэлсэн. Тийм үе байдаг. Тэгээд нэг 2 дахь хагас нь 1600 одоо ишиг ингээ харах юм бол Википедиа дээр тэгж байна. Sturm und Drang нь болохоор 1765-аас 1785 орчим оны үеийг хамарсан уран зохиолын үе гэсэн 90 үе гэсэн үг. Тэгээд тэр үедээ болохоор ерөнхийдөө 20-30 орчим насны залуу зохиолчдын хөвчлэн бүтээлүүд байдаг гэсэн үг. За тэгээд түрүүний хэлснээр эргээд нөгөө түүхлэг орох юм бол эхлээд артлыгийн түүхийг би нэг тавчхан тайлбарлаж өгье. Яасан гэхэлэр нэг 5 дугаар 100 6 дугаар зууны хавцаа Ромын эзэнт гүрэн мөксөн. Тэгээд за би ерөнхийд нь яриа шүү. Тэгээд зарим одоо нэршил маршал ингээд жоохон зурж байгаа юм бол одоо альбесныхаа орчуулгаас зурж байгаа юм бол би болохоор мэрэгжлийн хүн биш учраас аль болох өөрийнхөө орчуулгыг оролцсон. Тэгээд ер нь бол хол зурхгүй л гэсэн үг. Тэгээд за нэг 5 6 оны үед байна уу Ромын эзэнт гүрэн мөксөн байгаа. Тэгээд залгаад нэг 500 орчим оны үеэс эхлүүлээд дундад 100 эхэлж байгаа. Тэгээд дундад 100 нь болохоор ерөнхийдөө 5 6 дахь зууны хүртэл үргэлжилсэн. Бараг 1000 орчим жил нийтдээ үргэлжилсэн ийм урт үе байгаа.
Тэгээд энэ үеийн болохоор бас дотроо хуваагддаг. Эртний дундад 100, сүүлийн хэсгийн дундад 100 гэж гурван ангилдаг. Тэгээд дундад 100 нь одоо ерөнхийдөө түүхэн одоо шин чанараараа хүн төрөлхтний түүхэнд Европод юугаар ялгаатай байдаг гэхлээр энэ үед соёл урлаг, шинжлэх ухаан бол зогсон байдалтай байсан. Ерөөсөө их хэмжээний өөрчлөлт гараагүй гэсэн. Мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан баг. Гэхдээ их хэмжээний ерөөсөө өөрчлөлт гараагүй. Энэ маш их харанхуй. Тэгээд одоо соёл урлагийн том төлөөллүүд маш багатай. Тэгээд дээрэс нь өндөр хэмжээний шинжлэх ухааны нээлтүүд энэ гэсэн юмнууд гараагүй тийм үе байсан. Тэгээд нөгөө талаараа юугаар онцлогтой гэхлээр Европод хүмүүс маш их сүмээс хамааралтай байсан. Ерөөсөө сүмийн эрх мэдэл бол нэг нэмэрт байсан гэсэн үг. Тэгээд дараа нь яагаад дундад 100 ерөнхийдөө сөнөх дэшегээ хандсан бэ гэхлээр 1500 одоо 1400 тэгээ 1500 энэ төр төгөлөд яагаад гэхлээр сүмүүд ерөөсөө даварч эхэлсэн. Хит хэмжээний хураамж ерөөсөө жирийн арт дэрэгдээс татах татварынх нь хэмжээ нь арай бүр хэтэрхий их болсон. Жишээлбэл хүн нас ороход ч янз бүрийн одоо тэрийг нь оршуулах гэж янз бүрийн татварууд авна. Ийм тийм одоо тэр хүнийг тайван орсуулахын тулд гэдэг ч юм уу те. Хүнийг хурмаа хийхэд гэсэн их янз бүрийн шалтгаантайгаар татвар авна гэх мэтлэн ингээд татвар авах шалтгаан тэгээд хэмжээ нь бол тартагтаад болсон. Тэгэнгүүт хүмүүс маш их бухимдалд ороод тэгээ ерөнхийдөө иргэд болохоор тэр сүмийн эсрэг тэмцэж эхэлсэн. Ямар хэлбэртэйг тэмцэж эхэлсэн бэ гэхлээр иргэд өөрсдийгөө боловсруулах одоо хэрэгтэй болсон. Дундад 100-ны үед ихэнх одоо хүмүүс уншиж чаддаггүй байсан. Тэгээд ерөнхийдөө одоо тэгэхээр нөгөө нэг ингээд одоо жишээлбэл наадах нь Библийг өөртөө уншиж чаддгүй лам одоо сүмийн лам нараар дамжуулж одоо ингэж мэдээллийг нь өөртөө авдаг байдаг гэсэн үг. Библи бол мэдээж шашны ном учраас дотор нь мэдээж маш их хэрэгтэй тийм амьдрал дээр тулгуурласан сургаалууд байгаа. Тэгээд тэр сургаалуудыг нь хэрвээ хүнээр ингэж тайлбарлуулахгүй гараа өөрөө ингэж тайлбарлах юм бол тэрийг нь ойлгож болно. Тэгээд ерөнхийдөө хүмүүс нэгдүгээрт уншиж сурах хэрэгтэй болсон. Хоёрдугаарт Библи гэсэн номыг айл болгон тараах хэрэгтэй болсон. Тэгээд ингээд Библийг ингээд тараах гэсэн чинь мэдээж гараар бичих маш удаан. Тийм учраас тэр үед ном хэвлэлийн машин маш хурдцтайгаар хөгжиж эхэлсэн. Тэгээд ном хэвлэлийн машинаар тэгээд маш их хэмжээгээр хэвлээд аль болох их хэмжээгээр хэвлээд айлуудад тарааж эхэлсэн байна. Тэгээ энэ нь болохоор маш чухал нэг юм цэг байдаг. Одоо тэр ном хэвлэл гэдэг нь одоо 1500 оны үед маш чухал одоо хэсэг одоо ийм өөрчлөлтийн хэсэг байдаг. Яг тэгэхээр одоо бид нар тэр одоо хүмүүс болохоор номоо хурдан хэвлэх боломжтой болсон байна гэсэн үг. Энэ бол соён гэгэрлийн бол маш чухал алхам байсан. Тийм учраас энийг болохоор онцолдог тэр ном хэвлэлийн машиныг. Тэгээд араас нь яасан гэхлээр тэгээ ерөнхийдөө ингээд сүмийнхаа эсрэг тэмцэж эхэлсэн. Тэгээд тухайн үед янз бүрийн хөдөлгөөнүүд ингээ гарч ирсэн. Тэгээд бас нөлөө бүхэн алтартай одоо Леонардо да Винчи ч юм уу эсвэл Леонардо да Винчи тэгээд өөр ч юу гэдэг лээ. Янз бүрийн Италийн том 1500 хэдэн оны үед том ийм төлөөтнүүд бий болсон. Тэгээ бас тэр хувьсгалын энэ ч гэсэн томоохон философийн төлөөлөгчд бий болсон. Тэгээд
тэрний хажуугаар одоо ингээд сүмийн эсрэг тэмцэж байгаа. Тийм учраас мэдээж шашин бол тэр чигээрээ байхгүй болчихно гэж байхгүй. Шашин яана гэхлээр шашин ерөнхийдөө хуваагдаж эхэлсэн байна. Одоо Христээр шашин хуваагдсантай холбоотойгоор янз бүрийн мөргөлдөөнүүд бий болсон. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас дайн болсон. Одоо жишээлбэл 30 жилийн дайн Европод 30 жилийн хугацаанд үргэлжилсэн тийм шашны дайн байгаа. Тэр нь болохоор 1618-аас 1648 оны хооронд тийм дайн болсон байгаа. Тэгээд түүний дараах үеийн гэхүү эсвэл тэрнээс өмнө тэгээ ерөнхийдөө одоо тэр тийм би тэрийг нэлээг байна. Одоо тэр дундад 100 дуусаад тэгээд дараагийнхаа эхэлж байгаа тэр одоо 14-өөс 16 дугаар зууны хооронд аажмаар ингэж эхэлж байгаа тэр үеийг нь болохоор Ренессанс гэдэг Францаар. Тэгээ германаар англиар ч гэсэн ялгаагүй Ренессанс. Энэ нь болохоор Францаараа дахин төрөх гэсэн Франц үг байгаа. Монголоор болохоор энэ үеийг сэргэн мандалтын үе гэж нэрлэдэг. Тэгээд Ренессанс нь болохоор юу болсон гэхээр дахиад эргээд соёл урлаг одоо шинжлэх ухаан тэгээ хуучныг судлах одоо эртний үеийг судлах ухаанууд дахин эрчтэйгээр ингэж хөгжиж эхэлсэн байна. Тийм. Тэгээд дараа нь би түрүү нөгөө реформац гэж хэлсэн шүү дээ. Шашны хуваагдлууд. Жишээлбэл одоо сүмүүд болохоор католик болон евангелик гэж ингэж хуваагдсан. Тэгээд тэр түрүүний хэлсэн 30 жилийн дан болсон 1618-аас 48 оны хооронд. Тэгээд тэрийг нь залгаад ямар үе бий болсон гэхлээр абсолютизм гэсэн үе бий болсон. Абсолютизм гэдэг нь болохоор одоо хэмжээлгүй ирэхэд хаан засгийн үе гэж байгаа. Тэгээд бас язгууртнууд одоо жирийн иргэдээс илүү эрхтэй байна гэсэн үг. Одоо феодлууд жирийн иргэдээс эрхтэй байна гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор нэг ойролцоогоор 100 жил 17 дугаар зуунд тийм байсан байна. Тэгээд абсолютизмын эсрэг тэмцэл болсон нь болохоор Aufklärung германаар Aufklärung буюу монголоор соён гэгэрлийн үе бий болсон байна. Тэр нь болохоор 18 дугаар зуун. Одоо 1700 оны үед орчим үүссэн. Одоо тэр орчим онд үүссэн. Тийм соён гэгэрлийн үе. Соён гэгэрлийн үе нь болохоор ерөнхий хүний эрх, сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх байдал тэгээд одоо ухаан, эрүүл сэтгэхүй, шинжлэх ухаан, боловсрол, хүний эрх гэсэн энэ зүйлүүд болохоор илүү эрчтэйгээр хөгжиж эхэлсэн байна. Ухаан тэгээ шалтгааныг дэдлэх одоо хүнийг өөрийн оюун ухаанаар бодож шийдвэр гаргахыг уриалсан, өөрийнхөө оюун ухаанаар бодож шийдвэр гаргахыг уриалсан тийм үе байсан. Жишээлбэл одоо энэ дээр болохоор Германы алдарт зохиолч Кант болохоор 1784 онд Aufklärung-ыг нэрлэхдээ одоо ингээд тодорхойлохтой болохоор Ausgang des Menschen aus seiner selbst verschuldeten Unmündigkeit гэж байгаа. Тэгээ Unmündigkeit гэдэг нь болохоор монголоор юу гэж байгаа гэхээр хэрвээ хүүхдүүд бол unmündig байдаг. Одоо жишээлбэл ээж аваас хамааралтай тэгээд өөрөө шийдвэр гаргах боломжгүй чадваргүй одоо тодорхой хэмжээгээр мэдээж чадваргүй тэгээд өөрийгөө ингээд тэжээлэгдэг тийм байдаг. Мэдээж физиолог нь хөгжөөгүй байгаа учраас Unmündig гэсэн үг. Тэгээд дараа нь физиолог нь хөгжөөд тэгээд нийгэмдэрээ боловсрч гүйцээд боловсрол мэрэгчлийн хувьд гүйцээд тэгээд нийгэмдэр гарч бэлэн болохоор мөндөг болдог гэсэн. Тэгээд энэ дээр нь болохоор selbst verschuldet Unmündigkeit гэдэг нь болохоор өөртөө бий болгосон тэр Unmündigkeit гэж байгаа.
Тэгээд ерөөсөө л тэр нийгэм нь болохоор яг мэдээч тэгж хүмүүжүүлж байсан. Гэхдээ ерөнхийдөө бол тэрнээсээ өөрийнхөө тархийг ажилуулад ингээ гарах боломжтой л гэсэн ерөнхий цаагаараа санаа байгаа. Тэгээд өөрийгөө хамааралтай болгосон хүмүүсийн гарц юм гэж нэрлсэн байгаа. Авкларунг одоо соён гэгэрлийн үе гэдэг нь болохоор тэгэхээр өөрийгөө юу яа гэсэн боловсруул гэсэн л утгатай гэсэн үг. Тэгээд энэ дундаа болохоор авкларунг соён гэгэрлэх гэсэн үе дотроо уран зохиолынх нь одоо хоёр дахь хагас нь одоо тэрнийх нь соён гэгэрлийн үе хоёр дахь хагас нь тэр уран зохиолын нэг үеийг нь болохоор Штурмунд дранг гэж хэлдэг. Штурмунд дранг нь болохоор догшин тэмүүлэл ба тэмцэл тэр нь одоо соён гэгэрлийнхэн үе дотроо зөвхөн юм болгоныг логик сэтгэлгээгээр тайлбарлах одоо зүйлийг зөвхөн оюун ухаанаар зөвхөн логик сэтгэлгээгээр тайлбарлах тэр юмны эсрэг гарсан хөдөлгөөн маягийн гэсэн үг. Уран зохиолчдын одоо уран зохиолоороо илэрхийлж байгаа юм хөдөлгөөн маягийн гэсэн үг. Яг тэгэхээр хүний сэтгэлийн хөдлөл бол бас маш чухал юм аа гэж ингэж гарч иж байгаа. Тэгээд одоо энэ Die Leiden des jungen Werthers залуу Werther-ын шаналл гэсэн ном нь болохоор бас дараагийн романтизм гэсэн үетэй гэдэг үеийн бас эхлэл болдог гэдэг. Яг тэгэхээр одоо бас ерөнхийдөө нэг эхлэл гэж үздэг. Тэгээд романтизм гэдэг нь болохоор ерөнхийдөө тэр догшин тэмүүлэл ба тэмцэл гэсэн үеийг залгаж гарч иж байгаа тийм үе байгаа. Тэрэнд нь болохоор юу илэрхийлдэг гэхлээр байгаль, мөрөөдөл, уран зөгнөл, нууцлаг байдал, төгс биш хүний тэмүүлэл, тэгээ хязгааргүй мөрөөдлийг илэрхийлсэн тийм уран зохиолуудын үе байдаг байна. Тэр нь болохоор ерөнхийдөө 19-р зууны ихэнх үе хүртэл үргэлжилсэн тийм уран зохиолын ерөн үе байна. За би түрүүн тэгээд одоо нөгөө юу гэж хэлдэг одоо соён гэгэрлэх үе гэж шууд ингээд орсон шүү дээ. Тэрний өмнөх уран зохиолынхаа үеийг нь юу гэж нэрлэдэг байсан гэхлээр одоо соён гэгэрлэх үеийн өмнөх хэмжээлшгүй ирэхэд хаан засаг байх үед уран зохиолын одоо тэр урлагийн үеийг юу гэдэг байсан гэхлээр барок гэдэг байсан. За тэгэхээр би түрүү нэг хэсгийг нь марцсан байна. Соён гэгэрлэх үеийн нэг дамгаал одоо нэг чанар нь бол бас одоо сүмийн хит их одоо хэмжээ одоо хит их хяналттай байдлын эсрэг бас тэмцдэг байсан үе гэсэн үг. Тэгээд би нөгөө барок гэж ярьжсэн шүү дээ. Барок монголоор барокко гэдэг юм шиг байна. Тэгээ барокко гэдэг үе нь болохоор ойролцоогоор 1600-аас 1720 оны үед оны үеэр тодорхойлдог. Европын урлаг, уран зохиол зохиолын тийм онцгой үе байсан. Тэгээд энэ үеийнх нь болохоор онцлог нь болохоор тансаг одоо яг тэр нөгөө хязгааргүй ирэхэд хаан засаг шиг тансаг сүр давхлантай хэлбэр шашинлаг үзэл тэгсээр нь дамгаалсан ялангуяа католик сүмийн одоо нөлөө тэгээд амьдралын төр зургийн шинжээг харуулах тэгээд ерөнхийдөө тухайн үедээ болохоор шүлэг шашны дуу жүжиг мэтлэн зүйл одоо урлагийн зүйлүүд дамгаалсан тийм үе байсан байна. Тэгээд ерөнхийдөө энэ хязгааргүй ирэхэд хаан засгийн үед болохоор одоо ингээд
янз бүрийн хаад ноёдын сүрлэг урд хашууд дамгаалж исэн болол дундад зууны үед болохоор сүртэй сүрлэг тийм гоёмсог сүмүүд дамгаалж исэн. Одоо тийм сүмүүд баригдчихсан гэсэн үг. Тийм ялгаатай. Тийм учраас одоо ерөнхийдөө энэ залуу вертрийн шанал гэсэн ном нь энэ тогшин тэмүүлэл ба тэмцэл гэсэн үед бичигдсэн. Тэгээд энэ ном нь болохоор юуны талаар гардаг гэхэлэр нэг залуу хуулийн шинжилгээ хуулийн одоо нэг практик хийж байгаа залуу нэг шинэ газар очиод тэгээд нэг эмэгтэй дурладаг. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь аль хэдийн сүй тавьчихсан, өөр хүнтэй сүй тавьчихсан эмэгтэй байсан. Тэгээд зохиолынхаа явцдаа тэр эмэгтэй нөгөө хүнтэйгээ суучдаг, хормоо ичдэг. Тэгсэн чинь Вертер нөгөө хайр дурлал нь бүтээг учраас ингэж шаналж явсаар хагаад тэр бүтээг учраас өөрийнхөө амийг хорлдог. Тэгээд одоо яагаад энэ тэгээ амиа хорлдог. Тэгээд ерөнхийдөө зохиолынхаа явцад болохоор маш их сэтгэлийн хөдлөлөө илэрхийлдэг. Одоо байгаль маяглыг харсан ч гэсэн ер нь юм бүх одоо хийж байгаа зүйлийг бол дандаа маш их юм сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг юм хүний талаар гардаг. Тэгээ хамгийн харамсалтай нь хайр дурлалаасаа болоод бүтээг учраас ингээд төгсгөлд нь амиа хорлдог юм залуу. Тэгээд тийм учраас энэ болохоор нөгөө тогшин тэмүүлэл ба тэмцэл гэсэн үе дээр хамаарж байгаа. Тэгээд энэс өмнө нь бол ерөөсөө иймэрхүү сэтгэлийн хөдлөлийг их илэрхийлсэн тийм номнууд байгаагүй байна. Тийм учраас энэ ном нь болохоор асар уртаагаар алдарсан. Тэгээд маш их залуучуудад хүрсэн. Тэгээд маш хурдан алдарсан. Тэгээ залуучууд болохоор энэ номонд нь өөрсдийнхөө одоо тэр сэтгэлийн хөдлөлийг тултаж хардаг гэдэг. Тэгээ тийм ч учраас энэ номон дээр одоо Вертер амиа орлож байгаа учраас бас энэ номтой холбоотойгоор маш их залуучууд амиа орлсон гэдэг. Тэгээд бас маш олон залуучууд одоо энэ Вертер шиг хувцалж байсан гэдэг. Тэгээд жишээлбэл одоо нөгөө Вертрийн энэ ном гарсны дараа 1774 онд гарсны дараа 178 онд түүний нэг хамаатан дүү нь 17 настай амиа орлог байна. Тэгсэн чинь Готе тэрэнд маш их шаналаад өөрт нь айгүй сэтгэл санаагаар хүнд тусаад тэгээд дараа нь 2 удаа номоо дахин ингээ хэвлэхтэй тэргээ тодорхой хэмжээгээр өөрчилсөн. Ялангуяа амиа хорлож байгаа эсгийг баатарлаг илүү их баатарлаг биш байдлаар одоо бага баатарлаг байдлаар тэгж төрсөлж өөрчилж бичсэн байх нь. Тэгээд мэдээж одоо энэ ном гарсны дараа болохоор маш их шүмжилт өртсөн. Шашны талаас бас маш их шүмжилт өртсөн. Яагаад гэвэл амиа хорлно гэдэг бол яг суртахуун гүйцэл учраас. Тэгтээ бас өөр зохиолчид бол арай өөрөөр одоо зохиол талаар нь харж байсан. Яагаад гэвэл сэтгэлийн хөдлөлийг ингэж илэрхийлж байгаа. Бид нар эндээс юу харах вэ гэх мэтлээ. Одоо энэ ном биднэрт юу одоо хүргэх гээд байгаа вэ гэсэн утгаар нь бас ингэж харж байсан. Тэгээд үндсэндээ болохоор ингээд за энэ ном нь болохоор яаж бичигдсэн бэ гэхлээр Готе бичгтээ энэ номных нь одоо тэр Вертер гэсэн үнийх нь ард нь нэг юм бодит хүн байгаа биш. Харин өөрийнхөө амьдрал дээр ингэж олон харсан зүйлүүдийг олоод олон зүйлүүдийг аваад тэгээд нийлүүлээд тэгээд зохиол болгосон байна. Гэхдээ
одоо ингээ амьдрал дээр бас харсан үзсэн юм дээр бас тодорхой хэмжээгээр тулгуурласан. Гэхдээ ерөөсөн нэг хүн нь вестернуудад жишээлбэл нэг бүтэн хүн байгаа биш байгаа гэсэн үг. Жишээлбэл өмнө Шарлотта Буф гэсэн эмэгтэйтэй Готе өөрөө сүй тавьжсэн. Тэгээд тэр сүй тавьжсэн эмэгтэйгийнхаа жишээлбэл Шарлотта Лотте гэдэг тэр дурлсан зохиол дээр дурлсан эмэгтэйг нэрийг авдаг. Нэр болгож авдаг. Мөчлөө. Тэгээд эсвэл одоо Карл Вильгельм Иерусалим гэдэг нэг таньдаг хүн нь одоо бас ойролцоо бүтээггүй дурлалаасаа болоод яг өмнөх нь амиа орлуулсан байна. Тэгээд жишээлбэл энэ дээр бас нэг ингэж жишээ авсан байна. Тэгэл ер нь оцсон газар гэх мэтлэн тэр газруудыг ингээд жишээ олгоод тэгээд ингээд нэг юм зохиол хэлбэрээр ингэж гаргасан байна. Тэгээ мэдээж нөгөө нэг ингээд зохиолынхаа одоо бичигдсэн хэлбэр энэ төр мэдээж бол одоо тухайн хэлбэрийн номыг нь одоо тухайн үеийн номыг нь үеийг нь ойлгохын тулд уншвал чухал. Тэрнээс биш одоо үед бид нар одоо нэг ийм ном бичигдээд тэгээд бид нар ингээд унших юм бол одоо үед бол нэлээд өлөг болсон маягийн сэдв сонирхолтой биш. Яагаад энэ нь одоо тийм алдартай байгаа гэхлээр нэгдүгээр цаг үеэс болоод тэгээд дээрэс нь ерөнхийдөө жоохон юм эсэргүүцэл маягийн одоо тухайн системийнхаа эсрэг тэмцэж байгаа тэмцэл маягаар ингэж бас одоо ингэж эсэргүүцэл маягаар бичсэн учраас одоо зөвхөн цогцолог сэтгэлгээ оюухан дээр тулгуурлаж юмыг ингэж сэтгэж тайлбарлах биш, харин сэтгэлийн хөдөл бол маш чухал юм а гэсэн утга санааг мессежийг хүргэх гэж байгаа учраас тухайн үед бол маш зоригтой шийдвэр байсан гэсэн үг. Тэгээд зоригтой шийдвэр байсан байгаа. Тэгээд нэг сонирхолтой юм болохоор энэ ном нь одоо энэ номон дотроо болохоор Вертер хамгийн сайн найз болох Вильгельм лүгээ бичиж байгаа захиа хэлбэрээр бичигдсэн. Тэгээд одоо ингээд захиа бичиж байгаа. Тэгээ би тэгсэн ингээд тэгээ өөрийнхөө зүгээс ингээд юмыг ингээд харж байгаа, тайлбарлаж байгаа байдлаар ингээд бичигдсэн тийм ном. Тэгээд ягаад одоо Готе нэг захиа хэлбэрээр бичсэн бэ гэхлээр энэ ном гарахаас өмнө 13 жилийн өмнө Жан-Жак Руссо гэдэг Францын зохиолч, Францын алдартай зохиолч одоо энэ Жюли Ула Новель гэдэг Элвас гэдэг Элойс ч юм уу номоо гаргахдаа бас захиа хэлбэрээр бичсэн байна. Тэгээд энэ захиа хэлбэрээр бичсэн зохиол нь болохоор маш сайн хүмүүст хүрсэн. Тэгээ маш их хүмүүс уншсан гэсэн үг. Тэгээд тийм учраас эндээс санаа аваад захиа хэлбэрээр бичих юм байна гэд тэгээд захиа хэлбэрээр бичсэн байна. Илүү их хүмүүст хүрэхийн тулд зохиолоо. Тэгээд энэ нь бол ерөнхийдөө одоогийн нэг одоо YouTube алгоритм биш үү? Одоо тийм хэлбэртэйгээр тэр одоо аргыг нь хэрэглэх юм бол миний YouTube одоо подкаст илүү их хүмүүст хүрэх болно гэдэг нэг тиймэрхүү маягийн арга трик гэдэг. Тэгээд бас тэр нөгөө ингээд эргээд зохиол руугаа ороход бас тэр нөгөө Вертер нь амиа хорлохдоо энэ Лессингийн Эмилия Галоти гэдэг ном ширэн дээр нь байгаад тэгээд хажууд нь амиа хорлсон байдаг. Тэгэхээр энэ Эмилия Галоти гэсэн номонд нь бас утга учир байгаа. Хэрвээ унших юм бол тэгээ би уншааг учраас та нарт тайлбарлаж чадахгүй. Гэхдээ энэнд бол утга байгаа. Лессинг бол нэг үеийн бас нөгөө догшин тэмцэл гэсэн уран зохиолын үеийн
зохиолч. Тэгэхээр мэдээж Эмилия Галлоти бол бас маш их сэтгэлийн хөдөлгөөнд илэрхийлсэн тийм жүжигийн хэлбэр байх ёстой. Одоо энэ дээр бүр Trauer Spiel гэж байна. Trauer Spiel гэдэг нь болохоор гунигт жүжиг юм уу? Тийм байгаа. Тэгэхээр энийг нь унших юм бол бүр их одоо тэр амиа орсон байгаа дүрслэлийг нь илүү их ойлгоно. Гарах гээд байгаа дүрслэлийг нь илүү их ойлгох байна. За юм байгаа. Би ерөөхдөө одоо энүүгээрээ юу гэж илэрхийлэх гээд байгаа гэхээр ингэж номыг ерөөхдөө ингэж уншдаг. Тэгээд дээрэс нь ягаад дээр үеийн номууд одоо дунд сургуулийн хичээлдэр одоо хүртэл энэ Европод ер нь анханасаа ягаад энэ дээр үеийн уран зохиолын номнууд заавал унших ёстой номнуудын одоо юм жагсаалтанд орсон байдаг вэ гэдэг учир шалтгааны цаатлыг ингээд тайлбарлах гэдэг байгаа. Энэ нь болохоор дээр үеийн ингээд номыг унших юм бол тэгээ артлахын түгийг нь унших юм бол энэ нь яагаад ингээ алдарсан уран зохиолын ном байгаа вэ? Тэгээд тухайн цаг үеийг нь ойлгох ийм давуу талтай байдаг учраас би болохоор тэгж ойлгосон байдаг учраас энэ номыг ингээ одоо хүртэл уншуулад байгаа гэж ойлгож байгаа. Тийм. За баярлалаа.